Зэвсэг түвшний сургалт бэлтгэлийн нийцсэн төлөвлөгөөний дагуу стратегийн цугларалт, сургалт зөвлөгөөн, цэрэгжлийн спортын тэмцээн уралдаан гээд Батлан хамгаалалт салбарт үйл явдал арвин өрнөлөө. Нэвтрүүлгийн эхэнд бид зарим үйл явдлыг онцлон үзүүлье. Зэвсэг түвшний 2022-оос 2023 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт Батлан хамгаалах хэрэгцээ шинжилэл сэдвийн хүрээнд 3 өдрийн турш зохион байгуулагдлаа. Стратегийн цугларалтад Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний ЖНЖ штабын газар хэлтсийн дарга нар, зэвсэг түвшний төрлийн цэргийн командлагчид, аймаг нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга нар, зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагын захирагч нар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож байна. Засгийн газрын 2020-оос 24 оны үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэгт Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан тодорхой зорилт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж үр дүнд хүрэхийг зорж байна. Энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан стратегийн цугларалт нь тухайлсан үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдаж, нэгдсэн мэдээлэл ойлголтод хүрчээ. Тус арга хэмжээний төгсгөл зэвсэг түвшний 2022 оны сахилгын дүнг танилцуулж, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл анги байгууллагуудыг шагнаж урамшуулсан юм а. Батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, сурчлан таниулах үүргийг гүйцэтгэдэг аймаг нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга нарын цугларалтыг зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалттай хамтдхан зохион байгууллаа. 2017 оноос эхлэн уламжлалт болон зохион байгуулагдаж ирсэн цугларалтын энэ удаагийн зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, бодлогын шинжилгээний талаар мэдлэгийг дээшлүүлж, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлоход чиглэгдсэн юм а. Монгол Улсын засгийн газрын Батлан хамгаалах чиг үүргийг 2022 онд хэрэгжүүлэх гэрээний хүрээнд одоо 22-нд хэрхэн яаж хэрэгжүүлв, юун дээр оноо, юун дээр алдуу гэдэг дээр бол эргцүүлэн дүгнэж одоо цэргийн штабуудаа үнэлж дүгнэлээ. Мөн цаашид одоо 2023 онд энэхүү гэрээний хэрэгжлийг хэрхэн яаж хангах, юунд илүү онцгой анхаарах вэ? Цаашид одоо өмнө гарч исэн одоо сул талууд дээр хэрхэн яаж ажиллах вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг дээр илүүдлэх үү? Одоо мэдлэг мэдээлэл олгохыг зорж энэхүү сургалтыг зохион байгуулж явж байна. Батлан хамгаалах яамыг орон нутагт төлөөлж, иргэн цэргийн харилцааны том гүүр нь болдог цэргийн штабын дарга нарт Батлан хамгаалахын ерөнхий хэн шалгагч бригадын генерал Болдбаатар, Батлан хамгаалах яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Хурандаа Гандирва тэргүүтээ албаны хүмүүс үүрэг чиглэл өгч, тухайлсан сэдвүүдээр илтгэл тавьж, түүнийхээ талаар хэлэлцүүлэг өргөнүүллээ. За Хэнтэй аймгийн стратегийн тамгын газрын цэргийн штаб нь 2022 оны Батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаараа Батлан хамгаалах яамд үнэлэгдэж бол тэргүүний штабаар шалгарсан. За цэргийн штаб нь одоо аймаг орон нутгад Батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, мөн одоо хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй байдаг. За 2016 оноос батлагдсан одоо Батлан хамгаалах багц хууль тогтоомжийн шинжилт бол өнөө хүртэл үргэлжилж байна. За цэргийн штаб нь бол энэхүү хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд бол одоо иргэдэд үйлчлэгээ дөрвөн шуурга болгох, хүүхэд залуучууд бол цэрэг хонжид үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, мөн одоо цэргийн эсний залуучуудыг эрүүжүүлэх ажил дээр бол үйл ажиллагаа голлон анхаарч ажиллаж байна. 2022 онд орон нутагт Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулж явуулах хүрээнд олон ажил арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал орон нутгийн хамгаалтын тухай анхдагч хууль батлагдсан хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч хуулийн дагуу 2022 онд Өвөр Хангай аймгийн Хангай бүсийн 5 сумын орон нутгийн хамгаалтын томилгот нэгжүүдийн хээрийн дадлаг сургалтыг анх удаага таагдаг, чагсаалын болон үзүүлэх 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж явуулсан юм а. 23 онд Ус аймагт орон нутгийн хамгаалтын хэрийн дадлаг сургалтыг явуулахаар бол халаахын төлөвлөлөд одоо шийдвэр гарч байгаа. Манай аймаг бол 6 сард одоо хийхээр төлөвлөлөд санал өгсөн байгаа.
Энд бол яг бид зөвхөн нөгөө танхим орон нутгийн сургалтаа зохион байгуулах биш. Эргээд одоо бодит одоо үзүүлж харуулж биеэр хийлгэх ийм сургалтыг хийхээр одоо төлөвлөлөөд саналаа уусруулад өгөөд одоо төсөв мөнгөний асуудлыг бол бас авирахтай яриа шийдээд одоо болцсон байгаа. Энэ үеэр цугларалтад оролцогч нар үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академи, номын сан, барилгын инженерийн цэргийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцсны зэрэгцээ өөрсдийн харийн аймагуудаас үндэсний Батлан хамгаалахын их сургуульд элсэн суралцж байгаа сонсогч нартай бичлэн уулзаж дурсгалын зураг татуулсан юм а. Батлан хамгаалахын сайдын дэргэдэх иргэний зөвлөлөөс яамны харьяа байгууллагууд зэвсэг түвшний нэгдгэлэн салбаруудад хувь хүний хөгжил, цэргийн албаагчийн харилцаа хандлага, зөв ёс суртахуунтай соёлж боловсон бие хүн байх талаарх сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ удаад цэргийн төв эмнэлгийн удирдлага, эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудад хувь хүний хөгжил манлайлал сургалтыг явууллаа. Энэхүү сургалтыг үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн профессор, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүн Хэлэг Жамц, тус сургуулийн нийгэм хүмүүнлэгийн техникийн багш Мандалмаа нар заасан юм а. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүнд хувь хүний хөгжил манлайлал яагаад чухал болох за мөн одоо ажлын байран дээр чухал шаардлагатай болох зөөлөн ур чадваруудын талаар сургалтыг явуулах гэж байна. За энэ сургалтыг явуулснаар албаагчдын одоо хөгжих шаардлага юу вэ? За цаашдаа одоо өөрийгөө хэрхэн одоо ажлын байран дээр болон бусад одоо газар хөгжүүлж болох. За мөн одоо гэр бүл хамт олондоо харилцаа хандлага хэр дээшлүүлэх, мөн одоо гэр бүлдээ цаг зав гаргах боломж зэргийг нээж өгөх юм боломж ач холбогдолтой юм а. Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайдын дэргэдэх иргэний зөвлөлийн дарин бичгийн дарга Хошууч Октябрь тус зөвлөлийн үйл ажиллагаа болон өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар танилцуулсан юм. Хувь хүний хөгжил манлайлал сургалтыг цэргийн төв эмнэлгийн хамт олонны саналыг үндэслэн зохион байгуулсан байна. Цаашид хамрагдах байгууллагууд ч мөн өөрсдийн санал бодлыг иргэний зөвлөлд уламжилснаар сонгосон сэдвийнхээ хүрээнд сургалтад хамрагдах боломжтой юм а. Зэвсэг түвшний хорой замын цэргийн командлын харьяа 120 дугаар ангийн байлдагч Амар хугацаа цэргийн албаа хааж байх хугацаанд дипломын ажлаа амжилттай хамгаалан дээд боловсралтай Монгол улсын иргэн боллоо. Энэ залууг Агимагийн Амар гэдгээ. Тэрээр 2022 оны 2 дугаар ээлжин намрын цэрэг татлахаар нийслэлийн шингэлтэй дүүргээс цэргийн албан татагдж зэвсэг түвшний 120 дугаар ангид хугацаа цэргийн албаа хааж байна. Цэргийн албан татагдахаас өмнө шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуульд цахилгаан хангамжийн инженер мэргэжлэр 4-р курст суралцж байжээ. Бүх хичээлээ үзэж судалсан учраас түүнд ганцхан диплом бичих ажил үлдсэн гинэ. Үргэлжлүүлэн Амар нь албаа хугацаанд Sky Garden хотхны цахилгаан хангамжийн төсөл сэдвээр диплом бичиж өөрийн хичээл зүтгэл ууггүй хөтөлмөрийн үр шимээр дипломын ажил амжилттай хамгаалan Ингрийн тэмдэг дипломоо гардан авч боловсролын бакалаврын зэрэг эзэмшлээ. Цахилгаан хангамж мэргэжлэр Агимагийн Амар. Хүн өөрөө хичээж өөрийн чин хүслээ дарга удирдлагадаа уламжилснаар боломжгүй зүйл гэж цэргийн албанд байдаггүй гэдгийг байлдагч маань хэлсэн юм а. Мөн диплом бичих, урьдчилсан хамгаалалтад оролцох зэрэгт анги байгууллагын удирдлагууд ч дэмжиж ажилласан гэдгийг онцоллоо. Сая 12 сарын эсэлтийн ерөнхий шалгалтанд болохоор манайхаас нийт 8 байлдагч эсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан. Тэгээ ер нь бол энэ цэргүүдэд үнийн боломж олгож байгаа юм чи надад ч гэсэн тодорхой хэмжээнд очиад өөрийн биеэр диплом хамгаалтанд оролцох боломжтой юм болов уу гэж бодоод тэгээ хүсэлтээ гаргасан. Тэгээд шатраас дарга нарын хүсэлтэйгээр одоо ингээд диплом хамгаалаад өнөөдөр ингээд гардаа авч байгаа маш их баярлж байна. Байлдагч Амар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ээжийн хамт амьдардаг. Өмнө нь 2015 онд барилгын техникийн коллеж цахилгаанч мэргэжлэр 3 дугаар зэрэгтээ төгссөн. Суралцах хугацаанд Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэнийхээ үүргийн дагуу цэргийн албан татагдсан тэрээр ийхүү албаа хугацаанд дипломын ажлаа амжилттай хамгаалan дээд боловсролтой иргэн боллоо.
Би одоо бодоод байгаа энэ зэвсэгч хүчин ер нь айгүй ондоо болчихжээ, их гоё болчихжээ гэж бодоод байна. Яагаад гэвэл дээхэн чинь ийм интернет гэж байдгүй байсан. Манай өвгөө чинь яг чинь цахим мангитай байна. Тэгээд ангийн дарга овчаарууд удирдлагууд нь болохоор зэрлээ айгүй уриалгахан хүлээж авчээ. Айгүй их таалагдсан. Тэгээд ер нь хуура замын командлаас агсуулаад 120 дугаар ангийн захирагч хамт олон бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлээ да. Түүхийн дагуу юм хийгээ явж исэн учраас амрын хувьд бол диплом хамгаалт зөвхөн урьдчилан хамгаалт, жинхэнэ хамгаалтынхаа үйлчлэгийн юмнуудыг үзүүлээд ингээд диплом авах ийм үйл ажиллагаа үлдсэн байсан. Эр хүнийхээ эрхэм үүрэг, эр зэрэг байх энэ одоо ариун үнж тангарахтай эзнэнд байгаад за бусад одоо залуучуудад бас цэргийн албаа хаах нь маш чухал юм аа гэдгийг өөрийнхөө биеэр үлгэрлээд энэ цэргийн ангидаа байх энэ хугацаанд их сургуулаа төгсөж байгаа нь бол маш том боломж. Мөн амрын дээд сургууль суралцах хугацаанд Монхоор улс электрик хувьцаат компани цахилгаанчин мэргэжлэр ажиллаж байсан байна. Түүнд төгсөлтнийх нь баяр дээр тус байгууллагын удирдлагаас талархлын бичиг гардуулсан нь түүнийг хөдөлмөрч ажиллаж хичээнгүй нэгэн гэдгийг нотолсон юм а. Одоогоор амар зэвсэг түвшний хуурай замын зэргийн командлын харьяа 120 дугаар ангийн Тэрл Дартиларын дивизионы 20 дугаар ветеран ахлах тооцоочноор үүрэг гүйцэтгэж байгаа юм. Зэвсэг түвшний нэгтгэл ангиудад албааж байгаа хугацаа зэргийн албаагчид өөрийн хүсэл сонирхлын дагуу мэргэжлийн боловсрол олгох сургалтад хамрагдах, сурч байсан ихтэй сургуульдаа үргэлжлүүлэн онлайнаар суралцах, авточлооны сургуульд сурах гээд төрөл бүрийн сургалтад хамрагдан өөрийгөө хөгжүүлж болдгийн сайн жишээг байлдагч амар харууллаа. Дэлхийн улс орнуудад холбоо мэдээллийн технологи эрчимтэй хөгжихийн хэрээр түүнтэй хөл нийлүүлэн алхах шаардлага улсын хэмжээнд төдийгүй салбарын хэмжээнд хурцаар хөндөгдөж холбогдох мэргэжлийн удирдлага хамт олон шинжилгээний бодлогыг энэ цаг үед эрчимтэйгээр хэрэгжүүлж байна. Тус шинжилгээг гардан хэрэгжүүлж байгаа мэргэжилтэн цэргийн албан хаагч нараас зэвсэг түвшний 2022 оны тэргүүний офицер тодорсон юм а. Ажил үйлс хөдөлмөр зүтгэлээрээ зэвсэг түвшний 2022 оны тэргүүний офицероор даваа доржийн даваа нэм хэмээх зэвсэг түвшний 180 төгрөнгийн програм хангамжийн төвийн системийн инженер шалгарсан юм а. Ахлах дарга нараас бэлэгдэх боломжтой үүргийг мэдлээ гүйцэтгэх хэмээх хоёрхан үгээр хэрэгжүүлдэг мянган албан хаагч нараас шалгарсан тэрээр 2010-аас 2014 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийг програм зохиогч мэргэжлэр төгсжээ. Улмаар хөдөлмөрийн зах зээл шижигтэй төрийн албанд орох хүсэлтэй байсан ч цэргийн алба хаасан уу хэмээх асуултад бүдэрчээ. Ингээд цэргийн алба хаахаар төлөвлөж 2015 онд зэвсэг түвшний цөмийг бүрдүүлдэг үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд илсэн дахин суралцжээ. Ахлагчийн сургуулийг буудагч жолооч мэргэжлэр төгссөн. За тэгээд юунд жанжтан хүний нөөц намайг томилохдоо одоо их сургууль төгссөн энэ дипломтой гэдэг талаас нь харсан юм уу? Одоо энэ 180 дугаар ангийн одоо цэргийн удирдлага автоматжуулалтын төвд сүлжээний техникч мэргэжилтээр намайг анх томилж ирсэн. Түүний төрийн албанд ажиллах тэр дундаа мөрдтэй цэргийн албан хаагчдын игнэнд илсэх мөрөөдөл биелэлэн олж тухайн үеийн хүний нөөцийн мэргэжилтний оновчтой шийдвэрээр үндсэн мэргэжлэрээ ажиллах боломжтой томилол өгөгдөлжээ. Томилогдсон албан тушаалд очсон даруйда баг хамт олноороо агарын цэргийн командлын захиалгаар морзын нэвтрүүлгийг компьютер ашиглан дамжуулах программыг хийж гүйцэтгэжээ. Энэ нь мэргэжлийн хувьд өөрийгөө хинбэ гэдгийг харуулахаас гадна олон зуун километрээр алслагдсан агарын цэргийн онцлогтой албаны мэдээллийг солилцох шинэ гарц гаргалгааг эрэлхийлжээ. Тэр нь агарын цэргийнхний техникийн шинжилгээний эхлэл байжээ. Зэвсэгчний 180 дугаар ангийн тухайн үеийн одоо програмчаар ажиллаж байсан дэд ахлагч даваа нэм одоо радио телеграфийн төлхүүрээс гарсан аналог дохог тоон дохой болгож хуургаад шилэн кабелээр дамжуулж гаралтан дээр нь тоон дохойгоо буцаагаад аналог дохой болгох ийм төхөөрөмж бүтээсэн. Ингэж бүтээснээр агарын цэргийн анги салбаруудын хооронд байр дэмжүүлэлтийн мэдээлэл дамжуулах энэ арга хэмжээг автоматжуулах анхны суурь тавигдсан юм байна. Томилогдсон очсон даруйда захиалгах ажлуудыг араараас амжилттай гүйцэтгсэний нэг нь хүн бүрийн өдөртмийн хэрэглээ болсон гар утсаар нь дамжуулан цэргийн албан хаагчдыг шалгах шалгалтын аппликейшн бүтээжээ.
Энэ нь зэвсэгт хүчний хэмжээнд анх удаага гар утас ашигласан програм болсноор онцлог болоо зогсохгүй. Түүнийг ахлагчийн албанаас офицерын алба руу дэвшин ажиллах боломжтойг илтгэн харуулжээ. Тэрний одоо дараагаар одоо хэлцэн дарга чи бол энэ цуватад биш энэ програм хангамжийн төвд байх хэрэгтэй юм байна. Чи юу яа? Програм хангамжийн төвд оронтой байгаа. Програм хангамжийн төвд одоо чи ингэж ажиллаа офицер албан тушаалд гэж одоо намайг одоо томилж исэн. Тэгээд 2018 оны 12 сарын 31-нд одоо Жаншдын даргын тушаалаар анх дэслэгч болж илаа. Цэргийн алба хүүхний ажил мэргэжилдээ хэрхэн төлөвшөж чадварчиж болдгийг ахлах дэслэгч даваа нэмаас харж болно. Өөрийн ажил албандаа хандах чин сэтгэл нь салбарын захим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэгч гол хүчин болон хамтдаа урагшилж байна. Салбарын хөгжилд хүн нэг бүрийн оролцоо чухал юм а. За бидний онцолж байгаа энэ ахлах дэслэгч даваа нэм програм зохиогч залуу бол 2022 онд бол манай зэвсэгчний томоохон зорилтуудыг шийдвэрлэхэд нэлээд үр өгөөчтэй програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийг зохиож за энэ бүтээлийг нь бол зэвсэгчний удирдлага хүртээмжтэй програм болсон гэж ингэж үнэлсэн. Түүний тэргүүнийг их тодтголын эзэн болгосон ээлжит ажлын гүйцэтгэл нь цэргийн албан хаагчийн эрх зүйн лавлах аппликейшн байлаа. Тус аппликейшн нь төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль дүрм, журам болон батлан хамгаалалт салбарын хэмжээнд дагаж мөрдөгддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн захин баримт бичгийг нэгтгэх, ангилан төрөлжүүлж, захим сургалтад ашиглах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга, зохион байгуулалт, төрийн албан хаагчийн болон офицер ахлагчийн ёс зүйг дээшлүүлэх зорилготойгоор бүтээгджээ. Тус аппликейшн нь батлан хамгаалалтын сайдын нэрэмжит 2022 оны шинжлэх ухааны технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны цэргийн инновацийн дэвшил төрөл тэргүүн барийг эзэлсэн юм. Цэргийн албаагчийн эрх зүй аппликейшнийг зохион бүтээх багийг удирдан ажилласан. За энэ аппликейшнийг бүтээснээр зэвсэгт хүчин бол одоо дэлхийн интернет орчинд өөрийнхөө одоо тодорхой юмыг бол веб аппликейшнуудыг байршуулах замаар зэрэг даачтай бол мэдээллийг түргэн шуурхаа хүргэх, мэдээлэлтэй холбогдох тодорхой мэдлэг зөвлөм зааварчилгаануудыг хурдан шуурхаа хүргэхэд бол энэ аппликейшны үүргээр бол их байгаа. Цэргийн дүрмээс ингээд өөрийгөө шалгадаг. Миний мэдлэг ирнэ хэрэг байгаа. Цэргийн дүрмээр ирнэ хэрэг байгаа. Батлан салбарт мөрдөж байгаа хууль дүрм журмууд яг одоогийн байдлаар юу болж байна? Яаж юм тийм ээ? Ингээд судалгааг зөвхөн ингээ гар утсанд авчих ингээ боломжтой. Мэдээлэл ингээ авчих боломжтой. Өөрийгөө сорьчих боломжтой. 2006 оноос баталгаан болгохын сайдын нэрмжит шинжлэх ухааны технологийн шилдэг бүтээлийг шалгаруулж ирсэн. Тэгэхээр тухайн бүтээл шалгаруулах үйл явц маань 9 төрлөөр бүтээлүүдийг шалгаруулдаг. Цэргийн эрх зүй аппликейшн бол цэргийн албаагчдын мэдлэгийг тэлэх, тэдэнд одоо сүүлийн үеийн мэдээллийг өгөх, хууль эрх зүйн талаар их олон төрлийн мэдээллийн их сурвалжийг бол цаг хугацаанд нь хүлээж авах зэрэг одоо өргөн боломжуудыг нээж өгсөн ийм үр дүнтэй өндөр ачаал бүгдэлтэй бүтээл болсон гэж бид бас үзэж байгаа. Ер нь програм зохионо гэдэг ажил маань багийн ажиллагаа байдаг. Одоо тухайн багийг хэрхэн хэн удирдах байгаас шалтгаалаад бол тухайн ажил маань гүйцэтгэл нь одоо үр дүнтэй байх нь одоо бүрэн хамаардаг гэсэн үг. За ер нь ахлах төслөгч даваа юм маань ахлах дарга өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг. Програм хангамжийн ололтыг бол байнга л ажил албандаа одоо нэвтрүүлж хэрэгжүүлэхийг хичээдэг. Маш техникийн сэтгэлгээ өндөртэй. Ажилдаа маш их сэтгэл гаргаж ажилладаг. Алаа нэг ажил үүрэг өгөхөд бол өөрийнхөө санааг оруулаад одоо ийм дээр нэмээд ингээд хийчихье гэсэн маш зүтгэлтэй ийм залуугаа. Одоогор бол Google App Store-т байршаад за ингээд 6000 гаруй одоо энгийн цэргийн за мөн хүчний байгууллагууд нийлсэн хүмүүс одоо татаад хэрэгжилж байна. Тэгэхээр даваа юм маань бол залуу судлаачдын маань одоо шилдэг залуу судлаачдын маань нэг болж байгаа сүүлийн үеийн одоо төлөөлөл. Сүүлийн жилүүдэд бүхэл салбарт сэтгэл зүйн асуудал хурцаар хөндөгдөж байгаа. Тиймдээ ч цэргийн сэтгэл зүйн доктортой байдлыг хангах цогц арга хэмжээг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас хэрэгжүүлж байна.
цогц арга хэмжээний нэг нь сэтгэл зүйн сорил судалгаа веб програм аппликейшн юм. Энэ нь Батлан хамгааллын сайдын нэрэмжит 2022 оны шинжлэх ухааны технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны 35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл төрөлд мөн л тэргүүн байрыг эзэлж байна. Хүн одоо сэтгэл зүйн сорил судалгаа веб програмыг зохион бүтээх багийн гишүүнээр ажилласан зэрэг үүргүүд нь ахлах цэцлэгч даваа нэмийн гүйцэтгэсэн ажлын гол үзүүлэлт юм аа. За анх 2021 онд бол энэ 189-р ангийн програм одоо хангамжийн төвөд захиалга өгсөн байгаа. За захиалга өгөөд 2022 онд та бүхний захиалгыг бид хүлээж авлаа. Та бүхэн бидэнтэй одоо програмын гол зорилго зорилт за бүтэц зохион байгуулалтын ямар хувийн байх вэ гэдэг одоо зураглаа өгөөч гэдэг хүсэлтийг ирүүлсний дагуу за энэ бүлгийн гишүүд бид бүгд хамтраад энэ програм маань хэрхэн одоо хүнд хүрч болох за хэрхэн ойлгомжтой хэрхэн одоо ямар төрлийн судалгаануудыг дотор агуулсан байх вэ ямар мэдээллийг агуулсан байх вэ гэдэг талаас нь маш их ярилцсан байгаа. Цэрэг татлага болоход тухайн цэрэг татлагад ирж байгаа иргэнийг сэтгэл зүйн ингээд шууд ингээд бид нэг ингээд тестлээд үзчихмээр байна. За тэгэнгүүт нөгөө цаас ашиглаад ингээд тест аваад тэрнг эргүүлж боловсруулад ингээд явах амар төвхтөө. За мөн дээрэс нь өгсөн тестийг бүглөөд одоо үр дүнгийн ингээд харах процесс нь өөрөө бас удаа. Ганцхан таблет тавьчихдаг. Тухайн одоо цэргийн албанд ирж байгаа иргэн маань одоо сэтгэл зүйн тестийг ингээд бөглөнгүүт үр дүн шууд гараад тэр үр дүнгийн одоо тухайн эмч нь одоо хараад одоо тэнцвэрлэхгүй ч юм уу тийм ээ. Ийм төвшөнд ингээд авчръя одоо арай ингээд түргэн шуурга одоо сэтгэл зүйн ингээд сорьж хэмжээнд нэг ийм програм хийчмээр байна. Гэсэн захиалгал иргэд ирсэн. Тус оюуны бүтээл нь мэрэгжлийн сэтгэл зүйч офицерууд цэргийн албан хаагчдаас сэтгэл зүйн тест судалгаа авах дүгнэлт гаргаж цэргийн албан хаагчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлж шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор бүтээгдэжээ. Бүх төрлийн мэдээллүүдийг тэр дотор агуулсан байна. Маш товчхон богинохын хэмжээтэй. Одоо ер нь сэтгэл готол гэж юу вэ? Нойр гүйдэл гэж юу вэ? Донтолт гэж юу вэ? Гэх жишээний маш олон одоо мэдээллүүдийг авч болно. Үүнээс гадна одоо аппликейшн дотор бид бүхэн одоо бүлэг бүлгээр нь ангилж байгаа. За нэгдүгээр бүлгийн мэдээж одоо хувь хүний сэтгэл зүйн асуудал, хоёрдугаарт нь ажлын байрны сэтгэл зүйн асуудал, гуравдугаарт нь гэр бүлийн, за хосын, хүүхдийн гэх мэтчлэн ингээд бүлгээ нэмээд яваад байна. Тэгэхээр одоо зөвхөн ажилтай холбогдолтой биш, хувийн амьдралтай холбоотой, гэр бүлтэй, хайр дурлалтай холбоотой бүхэл одоо сонжоо тестүүдийг мэдээллүүдийг авч болох юм аа. За жанжиштавын сэтгэл зүй хангалттай хариуцсан офицер ч юм уу тийм ээ эсвэл одоо командлын сэтгэл зүйч офицер за доош бол одоо ингээд анги байгууллагын сэтгэл зүйч офицер одоо жишээ нь ангийнхаа нийт бие бүрэлдэхүүний дунд сэтгэл зүйн судалгаа явуулах тестээ боловсруулад одоо энэхүү аппликейшнд оруулаад одоо бэкэнд талаас оруулж өгөөд зөвхөн өөрийнхөө харьяатай одоо ингээд цэргийн одоо ангийнхаа юм эсвэл тухайн ангийнхаа нөгөө цэргийн албан хаагчдаас ингээд судалгааг нь аваад нэгтгээд авчих боломжтой гэсэн. Энэхүү дата маань болохоор Монгол улсдаа манай Монгол одоо үнцний дата төв төр байршдаг сервер байж байгаа. Энэгээрээ л иргэдэд даваа талтай. За ахлах цэцлэгч даваа намын бүтээсэн сэтгэл зүйн сорил веб аппликейшн бол өнөөдөр манай нийгэмд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нэлээд их үр дүн өгөхөөр ялангуяа цэргийн албан хаагчдын сэтгэл зүйг одоо бэлтгэх төрөл бүрийн цагийн байдалд үр гүйцэтгэхт нь бэлтгэх мөн одоо ар гэртээгээ одоо харилцах нийгмийн харилцаанд орох зэрэг олон одоо асуудлуудын цогцоор шийдсэн ийм үр дүнтэй сайн бүтээл болсон гэж бид одоо үзэж байгаа. Үндсэн одоо хоёр том асуудлыг шийдэх зорилгоор одоо сэтгэл зүйн аппликейшнийг хөгжүүлж байна. За ер нь бол энэ сарда багтаад одоо цэргийн албан хаагчдын гарт ирнэ хүрнэ гэж одоо төсөөлөд ажиллаж байна. Батлан хамгаалах салбарт програм хангамжийн чиглэлээр код бичих, хөгжүүлэлт хийдэг ганц байгууллага нь Зэвсэг түвшний 189-р ангийн програм хангамжийн төв юм а. Тусдаг үнэ Батлан хамгаалах яам Зэвсэг түвшний жанжин штаб төрлийн цэргийн командлын захиалгын дагуу олон ажлуудыг нугалдаг бүтээлч хамт олон нэвтрүүлгийн оролцогч даваа нэмийн тухайд Зэвсэг түвшний тэргүүний офицероор шалгарсан явдал нь баг хамт олонний хөдөлмөр юм а гэдгийг энэгээр онцолж байгаамаа. 2010 онд анх дээд сургууль аваад ингээд явж байхад аваад одоо игээд аав ээж хоёртой за ингээд их сургууль авлаа гэдэг одоо хэлж ийлээ л да. За тэр үед одоо бас төлбөр үнийн асуудал бас нэлийн хүндэл байла. За тэгээ одоо би боддیں۔ Аав ээж хоёртой аягүй их баярлалтай. Дээд сургууль ингээд
одоо тэр үед бас хүнд хэцүү байсан үед одоо төлбөр мөнгөний маань төлөөд тийм ээ дээд сургууль ингээд төгсгцэн одоо ямар ч хэлсэн бакалаврын зэрэгтэй дээд боловсролтой одоо иргэн хүн болгоод ингээд гаргаад ирэхэд одоо асар их одоо дэмжлэг тусалцаа зүс даав гэж ярьдаа бас их баярлдаг. Одоо хамгийн миний одоо өдөө зэрэгтэй яваагийн маань бас эхлэл гэж бас боддог. Монгол Улсын зэвсэгт хүчинд мэдээллийн технологиг хөгжүүлэхэд итвэх зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуу боловсон хүчин даваа нэмийг албандаа төлөвшөж чадварчхад арга гэрийн дэмжлэг юунаас илүү чухал байсан юм аа. Ер нь бол танилцаа 4 жил болж байна. 2020 онд хамгийн анх танилцж байсан. Яаж танилцж байсан бэ гэхээр манай дүүгийн нөхөр нь манай хүнтэй найзууд тахгүй юу? Оюутны цагийн. Тэгээд нэг даваа нэмгээ нөхөр байгаа чамтай өрн танилцуулнаа гэд. Тэгээд яг нэг сургууль дээр ямар ч байсан би юутэйсэн. Дадлагт гарч ирсэн. Тэгээ нэг оройн хоол идэгээ гарч ирсэн чарна манай дүү нөхөр ирээд тэгээд даваа нэмтэй цуг өрчлөж гараад ирээ та хоёрыг танилцуулъя гэ. Тэгээд тэр үед хамгийн анх харж ирсэн. Тэгэл нэг амар 90 хувцастай амар өндөр залуул харагдчихсэн. Тэгэл нэг хэсэг бас уулзсан юм а. 2020 оны хэдэн сар л уулзсан. Тэгээ нэг юу ажиллагаанд явцантай арай. Тэгээ ажиллагаанд явчаад намайг 2 удаа гуйсан. Эхнийхтэр болохоор зөвшөөрөгөө. Тэгээ ямар ч нэлийн тууштай л хүн юм шиг санагтаад байгаа шүү дээ. Манай програм зохион гэдэг ажил маань маш их сууж төвлөрч хийх хэвээр ажил байдаг. Тэгээ бүгд л ороо ажлын цагаас сунж ажиллах, хагас бүтэн саянгуй сууж тухайн ажлаа одоо програмаа хөгжүүлж дуусгах гэж хичээж байгаа нь бол маш их сэтгэлээсээ ажиллаж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа маа. Одоо асуудлын ард гарах гэж хичээнэ. Яагаад гэвэл би энд чинь нэг хүний итгэл хүлээгээд ирсэн. Чи чадах юм байна. Чи энийг хийж чадах юм байна. Одоо чи энийг хийгээд надад итгэл хүлээлгэсэн. Тэгэхээр би өнөөдөр барахгүй минь би чадахгүй минь гэдээ би явж чадахгүй. Болохгүй байхгүй. Яагаад гэвэл тэнд нэг хүн надад итгээд байгаа. Тэнд манай дарга надад итгэж байгаа. Тэгэхээр би өнөөдөр би энийг заавал учрыг олох ёстой, хийх ёстой, чадах ёстой. Тэгжэл ер нь өөрийгөө одоо дайчилж үдээ өрсөн л гэх юм уу та. Айгуу тууштай. Тэгээ ер нь бол юмыг ингээд цаад ингээд айгуу төвчээртэй зан чанартай юм шиг санагддаг. Ер нь бол миний яг нэг яг мөрөөдлийн залуу ер нь бол яг ийм хүнтэй сундаа яг ийм даруухан, ийм дүлгөөхөн юмны ингээ наад цаатахыг ойлгодог ч юм уу, намайг ойлгодог, халамжилдаг яг тийм хүнтэй сундаа л гэж бодож ирсэн яг ер нь бол мөрөөдлийн залуутай сууж байгаа л гэж бодож байгаа. Эр хүний амжилтын яг тал нь одоо эхнэр гэргийн хүн байдгаа гэж ер нь хэлдэг шүү дээ. Ер нь бол яг үнэн. За ингээл оройтох үе гарна. За ажил мэргэжлийн онцлог би ч өөрөө зэргийн хүн маш их оройтно. Энэ үед бол одоо аюул сайхан энийгээд ингээ хүлээж авдаг. Одоо гэр бүлийн уур амьсгал одоо ар гэрт маань ингээд амгалан тайван байхаар би гэрт одоо ажил дээр ирээд ингээд ажиллая гэхэд надад хүртэл ингээд маш одоо хайпи байдаг. Яг л би ар гэртээ санаа зовхгүй. Артлын манд ихнэр маань бүгдийг зохицуулаад явдаг учраас би энд ажиллах одоо бүрэн татаа боломж бүрддэг. Тэгээ бас ингээд энэ их боломжийг ингээд олгоод ажил хийх одоо юу гэдэг сэтгэлийн хувьд ингээд амар амгалан байдлыг ингээд өгдөөс ихнэртэй маш их баярлдаг шүү гэж хэлмээр. Монгол Улсын зэвсэгт хүчинд үүрэг хариуцлага ухамсарласан мянган цог золбоот залуус бий. Тэдний төлөөл болгож зэвсэгт хүчний тэргүүний офицероор шалгарсан даваа нэмийг энэ удаагийн нэвтрүүлэгтээ онцоллоо. Биегээс биднээс их орон бүрэлдэн оршдог. Тиймдээч иргэн бүр үүргээ ухамсарлаж албандаа хоёргүй сэтгэлээр хандвал хувь хүний, салбарын, улс орны хөгжлийн үндэс суурь болох нь дамжиггүй юм а. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаартай хамтаас ирэх танд баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэй ирэх уулзъя. Түр баяртай.